өрөөдөрөө мистик хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бяхаж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаалт усыг ихмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм боо шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Мөнхийн хотгоны шүүдрхэн байна. Харин би өнөөдөр наран цэцгийн шүүдрхэн болох гэж байна. Яагаад гэвэл урдлах өрөөнд маань однаагш биднэрт наран цэцэг хэрхэн яаж ихийг зааж өгөх болно. Энэ бол наран цэцгийн дэлбэн. Цааднааш наран цэцгийн хоёлаа яаж хийх вэ? Та хүүхдүүдэд зааж өгөөч. За наран цэцгийг хийхийн тулд бүгдээрэнд 8 ширхэг цаас хэрэгтэй. Тэгэхээр энэхүү наран цэцгийг хийхийн тулд тэг дөрвүүлж бас өөрсдийнхөө хэмжээгээр өөрсдөө байгаа цаасаа ашиглаад 8 ширхэгийн цаас шар өнгөтэй байдаг тийм наран цэцэг маань. Тийм. Бас бор өнгөтэй нэг цаас хэрэгтэй. Энэ цаасыг болохоор энэ бор цаасыг томоор нь ингэж ингэж хийх юм бол наран цэцэг маань бэлэн батнаа. Ийм наран цэцэг хийх гэж байгааг одоо хүүхдүүд маань харсан бах тийм. Энэ наран цэцгийн нуглаасыг одоо би та нарт зааж өгнө. Тэгэхээр бүгдээрээ цаасаа бэлдээд дагаад хийгээрэй. За хоёуланд нь ч гэсэндээ адилхан 8 ширхэг цаас байна. Тэгээд энэ хүү цаасаа бидний мэддэг гурвалжин нуглаасаар эхлээд нуглаад эхэлцгээе. За гурвалжин нуглаасаа нуглалаа. Шар өнгөө гаднаа гаргана. За шар өнгөө гаднаа гаргалаа. Тэгээд гурвалжин нуглаас маань их бэлэн байна. Үүнийгээ дэлгээд яг энэ голын зураасны дагуу ямар нуглаас явах вэ гэхээр зармиг нуглаас явна. Би дотор нуглаас. Яа тэгэхээр зармиг нуглаас маань мэдгүй хүмүүстэй зааж өгье. Голын зураасны дагуу хоёр талын үзүүрээ нугалж өгнө. Зармиг шиг харагдаг болохоор зармиг нуглаас гэж нэрлсэн. За ийм байна тий. За одоо ингэ нугалсан. Үүнийгээ нөгөө тал руугаа харуулад ингээ харах юм бол хоёр үзүүр байгааз энэ хоёр цэгийг ингээд шулуун татах юм бол нэг зураас гарна те. Тэр зураас хүртэл энэ зармины үзүүрээ явуулна. Дээшээ нөө? Дээшээг нь эргүүлэн нуглана гэсэн үг. За ингээ нугалчлаа. Нугалснаа. Тэгээд нөгөө тал руу яг та нар ч гэсэндээ яг адилхан нэг л тал руугаа нуглах хэрэгтэй яах вэ гэхээр нөгөө тийш нь харуулад би болохоор ингээд баруун гар талаа сонголоо. Тэгэхээр чи бас зүүн гар талаа юу баруун гар талаа юу аль нэгийгээ сонгоно гэсэн үг. Тэгээ нийтлэн ингээд улааныг нь эргүүлэх юм уу те? Биш ээ. Ар талынхыг нь хоёр адилхан юм юу байгаа шүү дээ. Сүхсэн зармиг нуглаас хийж яхад байсан. Аль нэг тал руу нь эргүүлж тавина. Ингэж нуглана. Тал нь нуглана гэсэн үг. нэг талыг л оголж байгаа юм шүү тийм ээ. За ингээд бэлэн. Ингээд нэг болоо юу? Одоо хэдэн ширхгийг хийх вэ гэхээр үлдсэн 7 ширхгийг яг адилхан юм болгоно. Яах вүлээ? Эхлээд гурвалжин нуглаас, Эхлээд яг зөв гурвалжин нуглаас дараа нь зармиг нуглаас, зармиг нуглаас тийм үү? Хүүхдүүд маань ч гэсэндээ дагаад хийгээд хэрвээ сайн сураагүй л ахиад хараарай. Зармиг нуглаас маань гурвалжин нуглаад зураасныхаа дагуу хоёр талаа харуулад ингээд зармиг нуглаас үүнийгээ нөгөө тийш нь харуулад энэ хоёр үзүүрийнхээ цэгийн голоор нь зураас татсан хэмжээ хүртэл үзүүрээ сөхөж нуглана гэсэн үг. За
Ийм. Сөхөөд нугалсан талаа нөгөө тал руугаа эргүүлээд яг энэ талаа ингэж харуулсан шиг нөгөө талаа ч гэсэндээ бас адилхан. За одоо ингээ харах юм бол нэг тал руугаа нугалсан байгааз энэ маань яг дандаа энэ тал руугаа нуглаа яваад байна. Тэгэхээр дараа нь яаж байгаа вэ гэхээр ингээ нийлүүлэхэд энэ нугалсан илүү сөхөж нугалсан байсан тал дээр цавгаа дүрхээд ингээд наах хэрэгтэй байхгүй юу? Наахын тулд ингэж байгаа. За бүгдээрээ үргэлжлүүлэн үлдсэн цаасаараа хийцгээе. Багшаа. Наран цэцгийг яагаад наран цэцэг гэж нэрлэсэн болоо? Харин би болохоор бодохдоо нар ан цэцэг гэж байгаа тийм үү? Тэнгүү чин нарыг бид нар зургтаа яадаг вэ гэхээр бөөрийнхий зурдаг тий. Тэгээд бас ийм цацрагтай зурдаг тийм үү? Бөөрийнхий тэгээд цацрагтай. Тэгэхээр наран цэцэг маань ч гэсэндээ бөөрийнхий бас ийм цацарсан яг нар шиг шар өнгөтэй байдаг болохоор наран цэцэг гэсэн баха гэж бодож байна. Нартай адилхан болохоор л наран цэцэг гэж нэрлсэн юм шүү дээ тийм ээ? За нартай өдөр чи дуртай юу? Нартай өдөр би их дуртай. Би ч гэсэндээ нартай өдөр байх үед бас сэтгэл их сайхан байдаг тий. Тэнгэр цэлэмсэн гэж бас монголчууд ярьдаг тийм үү? Яагаад тэнгэр цэлэмсэн гэсэн үг байдаг вэ? Яагаад гэх юм бол тэнгэрд нар байгаа учраас үйл яахгүй цэлмэг нар байдаг учраас тэгэж хэлсэн баха. Бас заримдаа нөгөө хүмүүс сэтгэлд тэнгэр цэлэмсэн юм шиг боллоо ч юм уу тиймэрхүү утгаар ярьдаг штэ тий. Хэрвээ сэтгэлдээ холбох юм бол юу хаа? Сэтгэл нь сайхан байгаа гэж бодох хаа. Тийм баха тий. Би бас тэгэж бодож байна. Сэтгэл сайхан байхаар тэнгэр цэлэмсэн юм шиг боллоо гэж манай эмээж, манайгийн ээж ч юм уу ярьж байхыг би бас сонссон юм байна. Ер нь үүлтэй бүрхэг өдөр сэтгэл санаач гэсэндээ заримдаа дагаад жоохон уйтгартай болох үе идэг те. Чиний хувьд тийм байсан уу? Байдгүй? Надад заримдаа л байдаг. Гэтэ заримдаа бороо оруулах гоё, заримдаа цас оруулах гоё. Гэтэ бороотой цастай өдөр ихэвчлэн хүүтэн байдаг болохоор би нартай өдрүүдэд илүү дуртай. Тийм нартай өдөр үнэхээр сайхан шүү. Дулаахан бас бүх зүйл сайхан харагддаг шүү дээ. За одоо би хийсээр байна. Хүүхдүүд маань ч гэсэндээ хийж байгаа баха тий. Би ч бас хийсээр л байна. Дөрөвдгөө хийж байна. Та идэх хийж байгаа. Би яг тоолог байна. Одоо тоолох юм бол 4 5 6 дахь хийж байгаа юм уу? За бид нар хэдийг хийх ёстой лээ? 8-ыг хийх ёстой. 8 ширхгийг хийх ёстой. За 8-ыг хийх юм бол бидний наран цэцгээ яаж наах талаар зааж өгнө тийм үү? Наран цэцгийн голт нь ямар өнгө байдаг вүлээ? Бор өнгө байдаг. Хоёлаа ч гэсэндээ наран цэцгэндээ бор өнгө хийн тий. Голыг наран цэцэг багшаа надаас өндөр болж орохдаг ш. Бараг нисдэггүйгээс ч өндөр болно дөө. Айгуу том болж орохдаг тийм ээ? Наран цэцэг их гоё харагдд юм байлээ. Хажууд нь зураг авахулсан чинь өстой гоё хийсэн шүү. Тийм үү. Сая 100 хөдөө очиод наран цэцэг хашаандаа тарьсан айлд ороод зураг авахулаад их гоё хийсэн шүү. Тийм үү. Би жоохон бахта наран цэцэг зураг авахулж өсөө. Надаас өндөр орох юм билээ. За ингээд 8 хийчих юм бол яаж наах талаар бас зааж өгье. Тийм ээ? Чамаг хийж явах хооронд би энэ хөө наран цэцгийнхээ голыг нь бас хийжээ те. Хүүхдүүд маань ч гэсэндээ нэг имийг хийцэн байгаа те. Бас хоёрыг хийцэн. Тэгэхээр яаж наах вэ гэхээр энэ илүү гаргасан хэсэг байгаа шүү дээ те. Энэ дээрээ бид нар цавгаа түрхэж өгнө. Тэгээ хооронд нь наагаад за цавгаа сайн дүрхлээ энэ рүү н оруулаад дүрхнэ. Үүнийгээ дээрээс нь нааж өглөө. За ингэ наачлаа. Тэгэхээр дараагийнх нь яах вэ гэхээр ахаад энэ талтад цавгаа дүрхнэ.
яг адилхан дүрмтэй их энгийн байгаа баха гэж найдаж байна. Хүүхдүүд маань хараад хийхэд бас амархан байгаа баха. За ингээ 3 бэлэн боллоо. Одоо дахиад 5-аар үргэлжлүүлээд наана. Тэгэхээр наран цэцэг маань бөөрөнхий хэлбэр маань яг гарч ирнэ гэсэн үг. Наран цэцэг чинь бөөрөнхий шүү дээ, тийм ээ? Наран цэцгээс том цэцэг байдаг болов уу? Харин ээ. Байд юм болов? Чи харж ирсэн үү? Би харин сая ингээ бодоод үзсэн чинь наран цэцгээс өөр том цэцэг байхгүй би санагдаад тэгээд таныг бас өөр цэцэг мэддэг байж магадгүй ч удаад асуусан. Би яг цэцэг шиг ер нь бол цэцгээрээ тийм том цэцэг ер нь харж байгаагүй мэнэ. Наран цэцэг л бас их том харагддаг шүү дээ, тийм. Магадгүй байдаг ч гэж болох юм. Өөр орнуудад тийм ээ. Тийм. За одоо ингээд наасаар хамгийн сүүлийнхээ цэцгийг наагаад хүүхдүүдтэй харуулнаа. За ингээд 7 ширхэг маань 8 ширхэг маань дууслаа. Хамгийн сүүлийнх нь бас адилхан яг адилхан дүрмээр энэ дээрээ цавгаад өрхөн. Тэгээд ингээд наа. За би бас наран цэцгийн дэлбэнүүдийг хийгээд дуусчлаа. 8 ширхгийг одоо харин цавгаараа наанаа. Жижигэн цасаар хийсэн ч гэсэн наран цэцэг маань их том болж байна шүү. Хоёлаа энэ наран цэцгийг болохоор 15 см-ийн цаасаар хийсэн байгаа. Тэгэхээр ийм том болж байна те. Тий. Харин хоёулангийнх нь одоо хийж байгаа жижиг цаас маань болохоор яг 15 цаасыг 4 хуваасан цаас. 4 хуваасны хэмжээтэй 7.5 гэсэн цаас байна. Тэгэхэд ийм бас том болж байна. Одоо бүгдээрээ ингэж наагаад дуусчих юм бол энэ хоосон зайдаа бор өнгийн цаас хийгээд ингэж нааж өгнө. Хүүхдүүд маань адилхан бас өөрсдөө дуурайгаад хийгээрэй. За бидний хийж байгаа наран цэцэг бас яг нар шиг харагдаж байна уу? Ингэчгээр бүр нарны цацраг шиг те. Тэгээ бас дээрэс нь энэ наадлын жижигэн шарууд нь бас илүү гоёмсаг харагдаж байна. Бодтой юм шиг те. Жинхэнэ наран цэцэг шиг харагдана. Тэгэхээр бид хоёулаа бол энд иш хийгээг байгаа те. Наран цэцэг маань маш урт иштэй байдаг те. Урт иштэй бас жижиг навч нартай байдаг. Хоёулаа цаг багагаа учраас зөвхөн наран цэцэг яаж хийх аргыг нь зааж өгч байна. Харин хүүхдүүд маань үргэлжлүүлэн өөрсдөө хүснээрээ цэцэг бас доотлын шин хэр урт хийхээ хүсэж байна. Түүнийгээ хийж болно гэсэн үг. Гэхдээ наран цэцгийнхаа хэмжээнд тохируулж хийхээ мартаа найзуудаа. Хэрвээ наран цэцэг чинь жижигхэн байх юм бол жижигхнийг, хэрвээ том байх юм бол том урт иш хийх хэрэгтэй шүү. За тэгээд наран цэцгийн голд байдаг энэ бор өнгө маань өөрөө нэг үртэй байдаг те. Үрийг бид нэр заримдаа авч иддэг, дэлгүүрт зардаг. Тэрийгэ бор өнгийн цаасан дээр ахиад бор харандаагаар палмастраар үр болгоод зурж бас болох нэ. Үзэгч хүүхдүүдтэй зөвхөн ингэж хийж болно гэсэн аргуудыг зааж байгаа те. Хүүхдүүд маань өөрсдөө хараад үүнээс илүүгээр гоёор бүр илүү гоёыг хийх байхаа те. Дэлгэрүүлээд хийх хэрэгтэй шүү. Нэмээд бид нэр тийм бүтээлч зүйлийг. За ингээд жоохон зурлаа сайн харагдахгүй гэж бас магадгүй. Ямар ч байсан үртэй байна. За ингээд наран цэцэг маань дуусах нь. Хэдийгээр гадаа 100 биш хавар намар өвөл 100 байсан ч хүүхдүүд бид нар гэртээ наран цэцэг тайрж ургуулж болох нэ. Энэ наран цэцэг бол
хизээч өгөхгүй. Үргэлж гоё имээрээ байна. Хүүхдүүд бид нэр хэрвээ урахгүй л бол энэ хിവэрэ байгаа л байна. Өнөөдөр бид нар тийм гоё цацааж гисаад наагчтай баярлалаа. Зүгээрээ. Бүх найзууд маань наран цэцэг яаж хийх сурсан байхаа гэж итгэж байна. Өнөөдрийн мөнхийн хатга нэвтрүүлэг өндөрлөж байна. Найзуудаа дараагийн дугаараар уулзцгаая. Харанхуйдч гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ